Нар тусдаггүй цонхтой нэг тийм сонин газар сэрээд хотод хонголцоод байхаар нь хотод руу юм олж чулуудыг гэж бодоод гараад явлаа. Алхаад явж байсан манай крүүийн хатнаа хам толгоогоо бооцсон сууж байдیں۔ Би ч шууд очоод "Хей бро, на тарих толгоогоо яац юм" гэсэн чи хатнаа "Мань өчигдөр өдрийн хоолоо идэх гээд гарсан чинь годомжны үзрийн цайны газрын салаад гэж урбааныг түүхийд авдаг их хоёр мэдрэл ирээд шууд турбаадлыг гэдیں۔ Би хариуд нь хамаа чи буруу газар цүв цагтаа явж байж таа гэж хэлээд цаашаа алхав. Тэгээд хальт фэйсбүүк орсон чинь нэг косплей хийдэг охин болцгон байв лайк гэсэн байдیں۔ Би ч Япон охин дуртай болохоор шууд лайк дарлаа. Тэгээд нөгөөхдөө хэсэг чааталж байгаад болцохоор болвоо. Уулзах цагч болж нөгөөх чинь ирсэн чинь царайна гэж халуун сайхан зөөвөн харин дотроо сэтгэл нь хүртсэн бэлэн гоймон. За сэтгэлийг ч мэдгүй л дээ. Ямар тач нэг гачин урт өвлийн гүрдэг угалцсан байлаа. Би ч шууд "Хей охин, чи яасан хөөрхөн юм? Чи юм хөөрхөн юм чинь би чамайг хоолндаа игээд хэллээ." Тэгсэн чинь нөгөө охин чинь "Би Япон хоолны газар ормоор байна" гэдیں۔ Хажууганд Окинава гээд нэг юуч байсан Япон нэртэй ямар нэг юм байлаа. Яваад орсон чинь харин Япон хоолны газар үүдээ. Дотор нь ороо ширэн дээрээ суух гэ байж байсан чинь нөгөө охин балиар хар күртгээ тайсан чинь яасан гэж үнэн хоод яг миний мөрөдөж байсан байд бич маань байдیں۔ Тэгээд хэсэг кулерөд шүлсээ гоожуулаад сууж байсан чинь зөөгч хажуунаас "Та юу захиалах уу" гэдیں۔ Тэгэхээр н сэрүүн зүүднээсээ арай хийж сэрээд манараад байж байсан чинь нөгөө зөөгч "Манайд 10,000-ын багцоол гарч байгаа шүү" гэж байна. Би ч нөгөө охиноос асуусангүй угаасаа 20,000 төгрөгтэй байсан болохоор тэрнээс нь хоёрыг захиалчихлаа. Хоол ирэх хооронд нөгөө охин чинь цаймаа аягалж өгөөд бүр алж байна. Хоолч ирээд бит хоёр сайхан идж уужгаа тооцоогоо ихсэн чинь дансанд бүр 20 гач байдаггүй. 10 сарын 25 байсан болохоор зээл автоматар татаад авцсан байдیں да. Би ч шууд ажилтнаас нь "Хей бро, танад нэг стори хийгээд сая идсэн хоолоо бартер чи идэх үү? Мань мөнгө алга болгочих чи. Хамд бас лод штэ" гэдэл асуучихлаа. Ажилтан ч "Өө, за тэгдэг" гэд нэг дурамчхан хэлэхээр нь газ нэг зураг аваад л гараа явсан юм да. Ер нь тэгээд 100 төгрөгтэй явснаас 100 дагагчтай бай гэдэг шиг тэр цагаас хойш би байнга бартер хийдэг болсон юм да.